Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар иргэд тээврийн эрсдлийн татвараа 5 дугаар сарын 31-ний өдөр төлөх хууль бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Татварын хувь хэмжээ бол өөрчлөгдсөн байна. Энэ талаарх мэдээллийг бидэнд өгөөч. Нийт иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 сарын 4-ний өдрийн тогтоолоор шинжилэгдсэн. Энэхүү өөрчлөлт нь энэ оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Жишээ нь 2001 хүртэл сантиметр куб моторын багтаамжтай тээврийн эрсдэл өөрөөр өмнө 1 см кубыг 24 төгрөгөөр бодож татвараа төлдөг байсан бол энэ оноос 1 см кубыг 72 төгрөгөөр бодож татварын дүн гаргана. Сая тээврийн эрсдлийн татвараа төлсөн чинь 99 төгрөгөөр сантиметр тутамд нь бодоод исэн. Энэ ямар учиртай вэ? Таны тээврийн эрсдэл 3000-аас дээш болохоор 99 төгрөгөөр бодож татварын дүн гаргана. Автозам ашигласны төлбөрийн хувьд бас өөрчлөлт орсон байна. Энэ талаарх мэдээллийг иргэдэд өгөөч. Автозам ашигласны төлбөрийн хувьд 2000 см куб тутамд 100,000 төгрөг, 2000-аас 3000 см куб тутамд 150,000 төгрөг, 3001-ээс 4000 см куб тутамд 200,000 төгрөг, 4000-аас дээш см куб тутамд 250,000 төгрөг тус автозам ашигласны төлбөр төлнө. Тэгвэл иргэдэд татвар төлөх ямар боломжуудыг татварын хэлцээс олгох юм бэ? Арилжааны банк болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр татвараа төлж болно. Цахимаар 8 төрлөөр төлж болно. Үүнд iTax Simta цэгийн, Smart Card цэгийн, Atbox цэгийн, eTax Simta цэгийн, мөн eMongolia, eBarimт бүх төрлийн интернет банкны аппликейшн тээврийн эрсдлийн улсын дугаарыг оруулж цахимаар төлөх боломжтой.